Орой минь нойргүй ажил хийгээд эрүүл мэндээр хохирсон эмэгтэй тухай уншиж сонаа. Нойргүй ажил хийснээр стресстэй эрүүл мэндээр өндөр хохирол учрах. Нойргүй техник барьж яваад аваар хосолд орсон гэх мэт маш олон бодит кейсүүд байдаг юм байна. Эд хөрөнгийн ардаас явж амжилт гаргаж ажиллаа хийгээд амжилт гаргасан ч гэсэн эрүүл мэндээр маш өндөр хохирол учирдаг байх нэ. Тэгэхээр та бүхэндээ юу хэлэх гээд байна гэхээр нойроо маш сайн авч иж ажилдаа гарч ажиллаа хийж байгаарай. Нойр маш чухал байдаг шүү гэж та бүхэндээ зөвлөх байна.